За сайн байцгаана уу манай усан мах бодтой мэлхий хилэн цэцлэгсний ордныхны маань одоо 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 24-ний хоорондох ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За энэ дээр манай усан мах бодтой улсууд бол одоо яг хүсэн хүлээж байсан цалин мөнгө гэдгийм үү орлого орсон ийм харагдаж байна. Энэ орлого орсноор одоо нэлээд одоо байдлыг одоо сайхан докторжуулсан ийм байдал харагдаж байна. Гэр бүлийн уур амьсгал сайжирсан ч юм уу тийм ээ. За ийм юм харагдаж байна. За энэ орлого бол одоо бага биш нэлээд их мөнгө харагдаж байна. За мөн одоо энэний хажуугаар бас нэмэлт орлого бас харагдаж байна. За энэ дээр одоо бас машин тэрэгний асуудал гарах магадлалтай. Тэгээ эвдрэл одоо хөдөө гадаа явж байгаа бол одоо анхаарал тавьж шалгаж үзээрэй гэсэн мессеж хийж байна. Мөн энэ дээр одоо за нэг юм хөшин залуу хоёр эмэгтэй хүн гараад ах юм аа. За энэ хоёр хүний хооронд одоо төөрөлдсөн. За энд одоо ямар ч асуудал ээж болно тийм ээ. За иремийн асуудал ээж болно. Эсвэл одоо ажил төрөл ямар нэгэн одоо асуудлыг шийдэх тийм ээ. Хадамаа ээж өөрийн ихнэр юу гэдгийг иймэрхүү. За энэ хоёр эмэгтэй хооронд одоо нэлээд төөрөгдсөн байдал харагдаж байна. За энэ дээр бол одоо байдлыг харж азнаа тийм ээ. Яран битээ шийдвэр гаргаа. Эсвэл одоо яарч янз бүрийн одоо үг хэлэх юм уу. Энээс одоо болгоомжл яагаад гэх юм бол одоо та өөрийнхөө биш ч гэдэг юм уу. Энд эх 7 хоног бол одоо бас нэг хүлээцтэй байвал зүгээрээ гэсэн ийм мессеж байж шүү. За энэ дээр одоо яг ажил төрөл бүтээд мөнгө төгрөг орлоо их наригсан цэнгсэн ийм байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бас одоо хэтрүүлж битий одоо эдэж уух гэдгийм үү. Аль эсвэл одоо өөрийгөө юм асуудалт хийх их мөнгө төгрөг үрхээс зайлсхийгээрэй гэсэн ийм мессеж байж шүү. За энэ дээр хайр сэтгэлийн асуудал дээр одоо миний түрүүний хэлсэн одоо энэ ирэмийн юм уу нэг хөшин залуу хоёр эмэгтэй энэ одоо хүүс хамаагүй хоёр эрэгтэй ч байсан байж магадгүй тийм ээ. За ийм хоёр хүний хооронд төөрөлдсөн байдал харагдаж байна. За энэ дээр би одоо харахаар нэг нь явцсан одоо төр зур тусдаа байгаа юм шиг тийм ээ. За энэ дээр одоо тийм ээ тэгэхээр зэрэг одоо энэ болж байгаа гэдэг юм уу харьцахгүй байгаа тэгсэн мөртлөө хүлээгээд байгаа энэ харьцааг бол одоо явуулсан дээр юм аа л гэсэн мессеж үйж байна. Яа гэх юм бол одоо энэ танд хотлоо ярьсан эсвэл одоо амлсан амлалтаа биелүүлээгүй ч юм уу иймэрхүү юм байна. Мөн одоо танд хэлээгүй нууцтай гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хүнийг явуулаа. Яа гэх юм бол ньюло байж гин. Тэгээд оптимистик бай. Тийм ээ хайр сэтгэлийн амьдралтай. Тэгээ өөрийнхөө power-ыг одоо take back your power. Тэгэхээр зэрэг энэ асуудалд одоо энэ хүн таны анхаарлыг татахын тулд одоо маш их зүйл хийдэг байсан байж тарах гэдэг юм л да. Тэгэхээр зэрэг энэ одоо хийж байгаа зүйлсүүд бас нөгөө not sincere тийм ээ. Магадгүй одоо худлаа зөвхөн таны анхаарлыг татах гэсэн янз бүрийн үгс хуурмаг тиймэрхүү зүйлс байна гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэ дээр new love гарсан байна. Одоо шинэ одоо энэ аялал зугаалга ийм юмд явж байгаад ч юм уу шинэ хүн амьтантай танилцах эсвэл одоо харьцаатай байсан хүмүүсийн харьцаа шин төвшөнд очих тий. За тэгээ энэ дээр одоо нэг хаалга хаагдчих ирж нөгөө хаалга нэгддэг гэдэг юм би ярих гэдэг. Тэгэхээр зэрэг энэ хуучин асуудлуудыг одоо шийдэж тий энэ хүнийг одоо явуул let go тий хуучныг тэгж шинэ гарч ирнэ гэсэн ийм мессеж байж шүү. За ингээд та бүхэнд эх 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. За та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол миний одоо Facebook пэйж болох Монгол Стар тайраар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд тус болсон гэж найдаа баяртай.